Америкийн нэгдсэн улсын төрийн нэрмжийн дарга Хиллари Клинтон Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенкогийн эрүүл мэндийн байдал болон түүний бид учруулсан гэмтэлд эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр экс-ерөнхий сайдаа нэн даруй Америкийн улсын элчин сайдыг уулзахыг шаардсан байна. Юлия Тимошенкогийн эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаагаа Хиллари Клинтон мэдэгдээд экс-ерөнхий сайдын эмчилгээнд шаардлагатай бүхэнд тусламж үзүүлэх хэрэгтэй хэмээн онцолжээ. Хиллари Клинтон түүний хөхөрт няцарсан гэрэл зургийг үзэн энэ бүхний цаана тайлагдчихгүй хурц асуудал өрнөж буйд сэтгэл эмзэглэж байгаагаа дурдаад Тимошенко болон түүний хамтран зүтгэгчдийг шоронгоос нэн даруй судлах улс төрийн болон иргэний эрхийг нь сэргээхийг шаарджээ. Мөн түүнчлэн Днепропетровскд гарсан цуврал хэлбэрэлд нь улс төрийн байдлыг улам хорсдогжээ. Энэхүү хэрэг нь Энзон Польш Украинд зохиогдох Европын аврах шалгаруулах тэмцээнд хориг тавихад хүргэжээ. Одоогийн байдлаар холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркель, Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус болон Европын комиссийн ерөнхийлөгч Жозе Мануэль нар Украин улсад энэ нэр хүндтэй тэмцээнийг зохион явуулахад хориг тавих саналтай байгаа юм а. Испаний хөл бөмбөгийн холбооны тэргүүн Анхел Мария Велиар энэ завшааныг ашиглан нутагта Евро 2012 тэмцээнийг зохион байгуулахад бэлэн байгаагаа уламжилсан байна.